За ингээд нийт ховчуудаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу одоо их хурсын баярын мэнд хүргэе. Энэ арга хэмжээ маань өнөөдөр 1-р хүүхэд хүүхдийн эрхийг дээдлсэн гэсэн ийм урайн доор явагдаж байгаа. Бусад жилүүдээс юугаар ялгаатай байна гэхээр одоо бидний арга ийм өртөөчилсөн байдлаар бид нар арга хэмжээг зохион байгуулсан. Тэгэхээр юу гэдэг Монгол наадгаан өртөө, за ингээд эрүүл мэндийн өртөө, хүүхдийн одоо аюулгүй байдлын өртөө гэх мэтийн хүүхдэд сонирхолтой байдлаар хүүхдийн эрхийг дээдлсэн. За хүүхдэд суурилсан хөгжлийн асуудлуудыг одоо хүндсэн ийм өртөөнүүдийг бий болгосон байгаа. За Ховд аймгийн хувьд бол 2024 оныг хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Яагаад үүнийг бид нар аймгийн иргэдийн бодлороор батлан зарласан бэ гэвэл манай Ховд аймгийн хүн амын 40 гаруй хувь нь бага насны хүүхдүүд буюу одоо 0-аас 18 насны иргэд байдаг байгаа. За тийм учраас бараг 2 хүн тусмын 1 нь хүүхэд байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн хөгжлийг бид нэг тавина гэсэн ийм зорилтыг тавьсан. Энэ хүрээндээ энэ 24 оны жишээлбэл манай аймгийн төсвийн хөрөнгө оруулалт юм бол одоо өмнөх жилтэй харьцуулбал нэмэлт 13 гаруй тэрбум төгрөгийг бол бид нар хүүхдийн хөгжлөлтэй холбоотой зүйлс зарцуулж байгаа. За энд Ховд аймгаар 100% камерчуд хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг одоо хангах зүйлээс 100% камерчуд хажил. За цэцэрлэгийн насны болон 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдэд сургууль цэцэрлэгээр дамжуулаад сүү олгох, шим хичээлийн гэмсэг болгох, сүү олгох. За цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдтэй одоо инженерчлийн сэтгэлгээний систем, цогц юм тоглоомыг шинжлэх, сургууль цэцэрлэгүүдийн засвар, за мөн одоо хүүхдэд ээлтэй байх үүднээс эмзэг, цагдаагийн одоо зөвхөн хүүхэд гэхгүй хүний хөгжлийг дэмжиж байгаа үүднээс бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх үүднээс засваруудыг оруулах гэх мэтчлийн эдгээр ажлуудыг хийж байгаа. Цаашид хийх ёстой олон ажлууд бидний өмнө байна. За ямар ч байсан 2024 он бол Ховд аймагт хүүхэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил болгон явагдаж байгаа. Ингээд баярын өдөр нийт ховдчуудаа дахин их хурсын баярын мэндийг хүргье. Sit, you